Mining Connection нэвтрүүлэг нь Монголын уул уурхай ханган нийлүүлэлтийн салбарын амжилт, шин технологи, инновацийн боломжуудыг танилцуулж, түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн илүү үр ашигтай доктортой хөгжлийг дэмжих ирээдүйн боломжуудыг холбох зорилготой. Энэ дугаарын онцлог түншүүд Эрдэнэс 5 толгой компани болон дэлхийн тэргүүлэгч Liebherr брендийн хамтын ажиллагаа, түншлэлийн хүч Монголын уул уурхайг хэрхэн шин түвшинд гаргаж байгааг харцгаая. Дэлхийн хэмжээний орд болох 5 толгой ордод олборлолтын үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс 5 толгой компани нь олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш нийтдээ 170 гаруй сая тонн нүүрс олборлон Монгол улсын төсөвт 6.3 их найт төгрөгийн татварыг төвлөрүүлсэн. Энэ нь улсын эдийн засаг төсвийн орлогыг нэмэгдүүлж Эрдэс баялагын сан 1.8 тэрбум тонноор баяжуулсан бодит үр дүн юм. Ордын нөөцийг илүү бодиттой болгох зорилгоор геолог хайгуул судалгааг үе шаттай хэрэгжүүлж нөөцийг 29%-аар нэмэгдүүлэн нийт баялагын хэмжээ 8.1 тэрбум тонн болсон байна. Жилд 30-аас 40 сая тонн нүүрс олборлон Монгол улсын нүүрсний экспортын 80%-ийг бүрдүүлдэг бөгөөд эдийн засгийн өсөлтөд бодиттой нөлөө үзүүлэхээс гадна орон нутгийн хөгжөөд ойролцоогоор 1 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлдэг байна. 2025 он гэхэд 200 сая куб метр хөрс хуулж 35 сая тонн олборлохоор төлөвлөсөн Эрдэнэс 5 толгой компани эхний 6 сарын байдлаар 104 сая шоо метр хөрс хуулж 13.7 сая тонн нүүрс олборлоод байгаа юм. Үзэгчдээ бид яг одоо Эрдэнэс 5 толгой хувьцаат компани 5 толгойн бүлэг ордыг хэсэгт бол ирээд байна. Уурхайн сүүлийн жилүүдийн олборлолт болоо цар хүрээ ер нь яаж нэмэгдэж байна энэ талаар ярилцлага эхлэе. Олборлолтын ажил бол цанхийн уурхай дээр явж байгаа. За бид хоёр бол яг цанхийн зүүн уурхай, цанхийн баруун уурхай зааг дээр зогсож байна. За цанхийн зүүн уурхай, цанхийн баруун уурхай одоо эзэмсэн хүчин чадлын хувьд адилхан. За сардаа нэг 9 сая орчим кубометр уулын цулын ажил гүйцэтгэдэг юм хүчин чадалтай байна. За баруун уурхай хувьд олборлолтын 4 компани байна. За энэний 3 нь бол түншлэлийн хэлбэрээр нэгэн компани олборлолтын компани бие дааж ажилладаг. Дандаа Монгол компаниуд. За хоёр уурхай нийлэхээр үндсэн болон туслах тоногдох хөрөмж гэдэг ингээ бүх ажил гүйцэтгэдэг техник нэг 1000 орчим тоногдох хөрөмж ээлжиндээ ажилладаг байгаа. Хоногдоо нэг 650 660 орчим 1000 м куб уулын цулын ажил гүйцэтгэж гэж ажиллаж байна. Компани дунд хугацааны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар олборлолт үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах чиглэлд Эрдэнэс 5 толгой компани өөрийн өмчлөлийн операторын 153 техник тоногдох хөрөмжтэй болох зорилтыг тавьсан. Техник тоногдох хөрөмжийн хүчин чадал нэмэгдснээр олборлолтын 1 м куб уулын цулын ажлын нэг зүртгийг 7 хүртэлх хувиар бууруулах юм. Уурхай манай Эрдэнэс 5 толгой онцлог маань засвар механикийн хэлц хариуцж нийт өөрийн өмчийн техникүүдээ хариуцж явж байгаа. Үүн дээр бол уулын олборлолтын техникүүд, туслах техникүүд маань нийлээ 107 техник байна. Уурхай үйл ажиллагаатай холбоотой туслах техникүүд маань 142 техник байна. Эрдэнэс 5 толгой өөрийн техникүүд юм байна. Авто сонсуулууд нь бүгд дизель цахилгаан олсон. Ийм авто сонсуулууд байгаа. Ухаж ачих техник дээр бас муу ялгаа байхгүй. Эрдэнэс 5 толгой 96 тэгдэг буюу алдарт 96 Liebherr экскаваторын дараагийн үе 5 дахь үе Английнхаа шилдэг экскаваторуудын технологийн техникийн хамгийн сүүлийн ололт сайн талуудыг шингээж хийсэн 21 оноос хойш үйлдвэрлэж байгаа юм сүүлийн экскаватор байна. Liebherr брендийн экскаваторууд манай дээр Эрдэнэс 5 толгой дээр одоо 11 экскаватор ажиллаж байна. 9600 экскаватор нь 996 экскаваторын шинжилсэн цаг хөрөг бөгөөд G8 generation-ы Монголд хамгийн том гидравлик экскаватор юм а. Тухайн шанганы багтаамж нь 38 куб бөгөөд нэг хутгалтаараа 70 орчим тонныг хутгах чадaltaй. Тэгээд тухайн экскаватор дээр TLA систем буюу Track Loading Assistance систем нь операторын үр дүнтэй ажиллагааг сайжруулахаар хяналтын ухаалаг системтэй экскаватор. Хамгийн сүүлийн үеийн инновацийг багтаасан Азда төдийгүй Монголдо 2 байдаг Liebherr брендийн хөрс хуулалтын экскаваторыг Monnis Group Эрдэнэс 5 толгой уурхайд нийлүүлсэн. Энэхүү түншлэл нь технологийн шинжилэл, хөрөнгө оруулалт, ажиллах хүчин чадал зэрэг бүх хүчин зүйлсийг нэгтгэн илүү үр ашигтай, хариуцлагатай уул уурхайг авчрах зорилготой.
Манай компани Эрдэнэс таван толгой компани үүсгэн байгуулагдсанаас хойш тасралтгүй хамтран ажиллаж байгаа бөгөөд сүүлийн парк шинжилтээр манайх 9600, 9400, 9250 хэсэг экскаваторууд болон 776 бульдозеруудыг нийлүүлсэн бөгөөд тухайн техникүүдийн баталгаа засварын хөгжлөнд сэлбэг болон засвар үйлчлэгээр хангаа ажиллаж байгаа. За Монголын болон бусад том оюу толгой Эрдэнэт за ухаан худаг энэ уурхаанууд Липер брендийн том майнинг экскаваторуудыг төлхөө ашиглаж байгаа. Энэ нь болохоор одоо Монголын майнинг экскаваторын салбарт одоо Липер брэнд нь илүү танигдаж чанараараа илүү баталгаажсан гэсэн. Тэрний дагуу Эрдэнэс 5 дахь уурхад бид нэр одоо 7 м кубын шанагаас 38 м кубын шанагтай ашиглалтын зин 115 тонноос одоо 630 тонн жинтэй 5 төрлийн 11 ширхэг экскаваторуудыг нийлүүлсэн байгаа. Липхер 9600 гинжит экскаватор нь дэлхийн хамгийн том өндөр хүчин чадалтай гинжит экскаваторуудын нэг бөгөөд модуль системийн бүтэц онцлогууд нь үйлдвэрлэл засвар үйлчилгээ ашиглалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэжээ. Липхер 9600 уул уурхай бүтээн байгуулалт зэрэг том төслүүдэд зориулсан бат бөх идан орчин үеийн технологи модуль системийн бүтэцтэй тул илүү үр ашигтай доктортой ажиллах боломжийг олгож байна. Модуль системийн технологи нь дараах давуу талуудтай зардал бууруулж засвар өргөтгөл зэргийг хэлбэр болгодог, засвар оншилгоог хэлбэр болгож хугацааг багасгадаг. За Липер брендийн Эрдэнэс 5 дахь уурхад нийлүүлсэн том аврын экскаваторууд нь модулсан загвар ашигласан учраас одоогоор бид нар дизель хөдөлгөөртэй загварыг санал болгоод одоо ашиглаж байна. Харин цахилгаан эрчим хүчний хангамж доктортой болсон үед бид нар дизель хөдөлгөөрийг аваад цахилгаан хөдөлгөөр суйрлуулад бүрэн цахилгаан экскаватор болох боломжтой. Ингэснээр одоо нүүрс хүчлийг боруулан байгаль орчинд маш ээлтэй технологи болж хувирж байгаамаа. Тэгэхээр дизель хөдөлгөөртэй ч гэсэн одоо худалдаа авсан тохиолдолд дахиад шинийг авах биш хөдөлгөөрийн солих тухай асуудал. Хүчний хөдөлгөөрийн солиод цахилгаан хөдөлгөөртэй болгоод тухайн машинаа ахаад ашиглаж болно гэсэн. Шинэ экскаватор хэрэггүй гэсэн үг тийм. Тэгэхээр дахин хөрөнгө оруулалтын зардал бас. Тийм, хөрөнгө оруулалтын зардал маш доогоор. Нэгсэндээ Липерийн модульчсан дизайн ингэж хөрвөх чадвартай гэсэн. Тийм. Сүүлийн генерашн 6-нууд ирсэн байгаа. Генерашн 8 маань бас ирсэн байгаа. Энэ генерашнуудыг харахад бол бүгд операторгүй ажиллах автомат систем рүү холбогдоход бэлэн үйлдвэрээсээ тоноглогдоод гарсан байна. Эрдэнэс 5 толгой хүсвэл бид нар нэмэлт тоноглолоо. Худалдаа аваад суйрлуулад операторгүй бас цааны цагаар eel солих хооронд ажиллах бүрэн боломжтой гэж харагдахаар харагдаж байгаа. Экскаваторуудын хувьд бол мэдээллийг хазгаа операторын буруутай үйл ажиллагаа байна уу? Эсвэл төвшин маань ажиллахад зохимжгүй байна. Сенсоруудыг маш сайн цуглаж өгсөн байна. Хутгалт буруу хийсэн байх алдаануудыг хоригдлуулж бас операторт мэдээлж байна. Үүнтэй холбоотой цааш нь юу авч ийн гэхээр манай ашиглалтын залуус маань инженерүүд маань тус мэдээллүүдийг боловсруулад сургалтынхаа сурагч багштайгаа нийлж нийт 4 ээлжийн уулын операторуудаа сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Аюулгүй ажиллагаасаа маш сайн хангаж ажиллахыг шаардж байна. Ихэвчлэн ер нь бол уул уурхад аюулгүй ажиллагаа номер 1 байх хэрэгтэй. Аюулгүй ажиллагаа бид нар орчны хүнлээд аюулгүй ажиллагаагаа үнэлж харна гэдэг маань бид нар 12 цаг аюул ослого 50 ажиллахыг хийж байгаа биш. Липхер 9600 Generation 8 нь 630 тонн жинтэй, нэг удаагийн хутгалтанд 78 тонн утгадаг, 360 градусын хилтийн камертай. Ижил төрлийн экскаваторуудаас 15% илүү бүтээмжтэй. Операторын харагдац 30%-аар нэмэгдсэн. Onboard bucket filling системээр бүрэн тоноглогдсон экскаваторыг алсын зайнаас бүтэн хянах системтэй. Сервис инженерүүдэд нэгсэндээ энэ экскаватор дээр мань алдаа гарсан үед засвар үйлчлэгийн инженерүүд заавал ирж харах шаардлагагүй компьютероос харах бүрэн боломжтой гэсэн. Мэдээлэл техник маань задлж өгснөөрөө засварчт маань тухайн кодороо бид нар техникээ засварлаад ойлгомжгүй техникийн мэдээлэл бидэрт ерөөсөө гарч ирэхгүй гэсэн. Засвар үйлчлэгээний инженер нь энэ дээрээ тухайн экскаватор дээр гарсан алдаа гэмтлийг одоо засахад
Leaper Troubleshoot Advisor System гэдэг байгаа. Тэр нь утсан дээр аппликейшнтэй за би нэг скотерын энийг шалгацсан. Одоо ингээ алдаа нь ингэж арилж जैन дараа нь энийг шалгацсан. Дараа нь энийг шалгах юм байна гэдэг Leaper үйлдвэрийн гэсэндээ онцлогооны загварын програмыг ашиглаж болтгоо гэсэн. Одоо засвар механикийн яг энэ хэсэг маань ойрын үед үргэлжлэл хийх үү, ойрын үеийн шин төлөвлөгөө юу байна? Компани урт хугацааны бодлогын хүрээнд техник тоног төхөөрөмжүүдээр парк шинжилгээ хийчлээ. Үүнийгээ дагаад өнөөдрийн байдлаар 10 ширхэг 240 тонны ат сонсмол зэрэг авч засвар үйлчлэгээ болон их засварын ажлыг хийхээр засвар механикийн цогц барилга байгууламжийг усралтай барилгын ажил эхлүүлсэн ажиллаж байна. Цогц барилга байгууламж маань нийтдээ 6905 м2 бүхий баригдаж байгаа. 2026 оны 1-р улиралд гүйцэтгэлээ дуусгахаар гүйцэтгэгч компани маань шаргуу ажиллаж байгаа. Аж үйлдвэрлэлийг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөл багтай ухаалаг уул уурхай болгох үндсэн шаардлага бий болсон ба үнцээр нь өөрчилж буй 3 гол чиг хандлага бий. Дизель түвшнээс цахилгаан сэргээгдэх эрчим хүч рүү шилжих, дижиталчлал суйрлаж бүтээмжийг нэмэгдүүлэх, нөөцийг тогтвортой ашиглах, зардлыг бууруулах, автоматжуулалт үйлдвэрлэлийн үр ашгийг сайжруулан ажиллах арга барилыг шинжлэх. Эрдэнэс 5 толгой хувьцаат компани нь эх жилүүдэд уурхайн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд удирдлагын автоматжуулалтын төсөл хэрэгжүүлж, хүн ажиллахад эрсдэл бүхий ажлын байруудыг дижиталчлах, хиймэл оюун ухаан ашиглан автомат процессуудыг илүү эрчим хүч хяналттай болгох, зөвхөн уурхай дотор бас ханган нийлүүлэгч, гэрээд гүйцэтгэгч, худалдан авагч, харилцагч байгууллага, төрийн болон бусад байгууллагын хоорондын мэдээллийг болон ажлыг уялдуулах, дижитал платформ нэвтрүүлэх, ногоон эдийн засаг шилжих чиглэлээр машин тоног төхөөрөмжүүдийг цахилгаан болгох төсөл судалгааны ажлуудыг эхлүүлэхээр ажиллаж байна. Өдөртөө та бүхэнд Mining Connection нэвтрүүлгийн шинэ дугаар инхүү хүрлээ. Бид та бүхэнд Монгол Хэдийн хилээс 250 гаруй км зайд орших Монгол Улсын стратегийн ордод тооцогддог Эрдэнэс 5 толгой хувьцаат компаниас энэ удаагийн дугаараа бэлтгэн хүрлээ. Уул уурхайн компаниуд хэрхэн доктортой хөгжлийн төлөө ногоон тоног төхөөрөмжийг нийлүүлж, өргөөж, инновац шингээсэн хамтын ажиллагааг бий болгож байгааг та бүхэнд хүргэхийг зорилоо. Хамтдаа баярлалаа.